Өнөөдрийн миний танарт ярьж өгч байгаа манга бол 2023 онд гарсан шинэ тулаан төшөө авалтын сэдвтэй манга юм аа. Зохиолч зураач нь Такеро Оказуно гэдэг залуу ба эхнээсээ дуустал өөрөө зурж өөрөө бичдэг юм байна лээ. Удахгүй аним болж гарах Кагуро Бачи гэх мангаг танарт эхний бүлгийн танилцуулах маягаар ярьж өгье. Манга нь аав хоёрын яриахаар эхэлдэг. Аав нь энэ тосгондоо нэлээд цуутай сэлэн урлаач Кунишиге Рокухира гэх хүн байдаг. Аав нь хүүгээ сэлэн урлах урлагт суралцуулж бараг л өдөр болгон сэлэн урлахаас гадна хүүхдээ анхаардаг гэдэг нь манганы бүр нэгдүгээр бүлгээс харагддаг. Сэлэн урлаж байтал гаднаас аавынх нь найз орж ирээд Рокухирагын өнгөрсөн түүхийг хальтхан яриад өнгөрдөг. 15 жилийн өмнө дайн болж тэр дайнд нь Року ах маань тулалдаж байснаас гадна ахын уралсан гайхалтай сэлэмнээс болоод тэр дайн нь дууссан гэж хүртэл яригддаг юм байна лээ. Энийг яах гэж ирж байгаа вэ гэвэл Чихиро болох хөөг нь аавын ч начаар зөндөө олон хүн амьд гарсан болохоор энийг битгий мартаарай гэх утгаар хүүд нь одоо Чихирод ярьж байгаа юм байлээ л дээ. Найз нь явахаар болж хүүдээ 15 насны төрсөн өдрөөр нь өгөх гэж байгаа нэг сэлэм харуулад энэ нь Чихирог төрхөөс өмнө аавынх нь гараар хийгдсэн хэдий удсан ч одоо голтол ирнэ мөхөөгүй харин ч эсрэгээрээ хурц гэхүүдээ тийм байдаг. Тэр явдлаас хойш аль хэдийн 38 сар өнгөрч хэдэн нөхдүүд хэдэн хүмүүсийг алж байтал Чихиро болоод аавынх нь найз тэр хоёр одоо тэр зүйлийг мэдчихэд гудамжинд нь найсан сандарсан хүмүүсээр дүүрэн байхыг хараад тэр эвгүй нөхдүүдийн байгаа газар руу очиод эхнээс нь алж эхэлдэг. Чихирог харуул сорим өрөвтэй өөр устыг харж байгаа зү дээ. Чихиро бол зүгээр л одоо сэлмийг ингэж хүмүүсийг айлахын тулд ашиглаж болохгүй. Та нарыг ийм утга учиртай сэлэн байруулж чадахгүй гэдээ алж байгаа юм байлээ. Гэхдээ өөр бас нэг утгатай тэр бүлэглэл нь энэ залууг хийм гэсэн чинь нөгөө алдартай сэлэн урлаачийн хүүштэй гэхэд ер нь яагаад ирснийг нь ойлгодог. 3 жилийн өмнө аавтайгаа сэлэн урлаад сууж байхад нь гаднаас 3 хүн орж ирээд зөөрөндөө хадгалдаг байсан сэлэмнүүдээс болоод аавыг нь алдсан юм. Одоо сэлмнүүдээс болоод аавыг нь алдсан юм байна лээ. Зөөрөндөө хадгалдаг байсан сэлмэн ууг нь 7 ширхэг байсан ч 6-ыг нь авч яваад үлдсэн нэгийн Чихиро төгсөн тэр сэлмэн байхгүй юу. Энэ 7 сэлмэн тус бүртээ ямар нэгэн хүчтэй дайнч дуусгаж чадсан сэлмэн болохоор тэрэнд нь шунаад аавыг нь алаал авцсан болж байгаа юм байна лээ л дээ. Мангийн хувьд бол ер нь хангалттай хэмжээний бүлгүүд гарцсан. Тэгээд үргэлжлүүлсэн сонсмоор байвал лайк дараарай. Баярлалаа.